За сайн байцгаана уу? Өнөөдөр бүтэн санийхаа номлыг хамтдаа хуваалцах гэж байгаадаа их баяртай байна. 1-р Самуэль 1-р бүлэг хуучин гэрээ 1-р Самуэль 1-р бүлэг 1-ээс эхэлж уншицгаая. Нэгдүгээр Самуэль 1-ээс эхэлж уншихад нэлээд урт байгаа учраас 1-р Самуэль 9-ээс эхэлж уншия. 9-ээс 19 хүртэл уншицгаая. Нэгдүгээр Самуэль 1:9 Шилод тэдний хоолунд идэж ууж дуусны дараа Хана босов. Тэр үед дахилж Эли эзний сүмийн хаалганы багны дэрэгдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Хана эзэнд залбиран гашуунаар уйлж байв. Тэр ам өчиг өгөн төг төмдийн эзэн минь хэрв та шивгчнийхээ зовлон зүдүрийг үзээд намайг санаж шивгчнээ үл мартан шивгчэндээ хөвгөнийг өгвөл би түүнийг насан туршид нь эзэнд өгөх бөгөөд түүний толгойд тонгорогч хүргэхгүй гэв. Хана эзний өмнө удаан залбирч байхад Эли түүний амыг ажиглан харж байв. Хана дотроо ярьж байсан тул зөвхөн уруул нь хөдөлж харин доон сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Эли түүнийг согтуу байна гэж боджээ. 14 Эли түнд хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснасаа сал гэв. Гэвч Хана хариудна. Үгүй эзэнтэн минь. Би зөвхөрсөн нэг эмэгтэй байна. Би дарсч, сархадч уугаагүй. Харин эзний өмнө сэтгэлээ уудалж байна. 16 Шивгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтэн зовлон шаналл гашуудлаасаа болоод им удаан ярьлаа гэв. Тэгэхэд Эли амар тайвны огтон Израилийн бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. 18 Тэр эмэгтэй шивгч нь таны нүднээ тааллаг олох болтугай гэв. Ийхүү тэр эмэгтэй явж хоол унд идэн нүүр царай нь удахар гоноггүй болов. Тэр өглөөрд босож эзний өмнө мөргөд Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Элкана өөрийн эхнэр Ханатай унтсан ба эзэн түүнийг санджээ. За 19 хүртэл уншицгаалаа. Өнөөдөр цаг агаар сайхан байна. Дахин уулзч байгаадаа баяртай байна. Мөн талархаж байна. Өнөөдөр 1-р Самуэлийг уншицгаалаа. Энэ 1-р Самуэлийг сүмд явдаг хүмүүс энэ Хана гэдэг эмэгтэй тухай бүгд мэдэх бах. Хана бүгд сонссон бах гэж бодож байна. Уншсан чах номлолыг энэ хүний номлолыг тухайн номлог мөн олон сонссон байхаа. Хана миний охины нэрийг Хана гэдэг. Манай эхнэр Хана гэдэг нэр охин охийг хүсэж өгсөн нэр. Манай бэр Хана мөн миний охин Хана. Хана гэдэг нэртэй. Энэ Байбл дээр гарч байгаа Хана бол Элкана Ефраимын улрахаг нутгийн Раматаим Софим нутагт амьдардаг Элкана гэдэг эрэгтэй эхнэр бол Хана юм байгаа. Тэгээд энэ Байбл дээр Ханагийн тухай маш тодорхой тэмдэглэсэн байдаг олон хүмүүс, сүмд явдаг хүмүүс бүгд мэддэг баха. Өнөөдөр энэ Ханагийн тухай хэдүүлээ хуваалццгаая. Энэ Ханагийн энэ нөхөр Элкана 1-р бүлгийн 1-р хэсгээр Ефраимын уулрахаг нутгийн Раматаим Софим гэдэг нутагт амьдардаг нэгэн хүн гэж тэмдэглэсэн. Тэр хүн бол Ерехоамын хүү, Илухогийн аж, Тохогийн 30, Ефраим хүн Софийн 40 байв гэж Ханагийн нөхрийн
удам угсааг задлан тайлбарлаж тэмдэглэсэн байгаа. Ингээ 2 дугаар хэсэгтэр нь Элканаг 2 эхнэртэй тухай тэмдэглэсэн. Элкана 2 эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пениня гэдэг байв. Пениня нь хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ гэж тэмдэглэсэн. Энэ Элкана эхнээсээ 2 эхнэр авсан биш байх. Ханатай эхлээд гэрлээд үр хүүхэдгүй хэсэг хугацаа өнгөрсөн тул хүлээж байгаад хүүхдийн сураггүй байсан учраас 2 дахь эхнэрийг авсан байх. Манай улсад ч гэсэн дээр үед одоо өөр болсон байж магадгүй. Гэхдээ дээр үед үр хүүхэд нь хүү байх, удам угсааг үргэлжлүүлж авч явах хүү маш чухал байсан учраас хүү төрүүлсэн эмэгтэй бэр маш чухал байдаг байсан. Одоо энэ бүхнийг өөрчлөгдсөн байх. Энэ зүгээр би ярьж байна. Энэ бол өнгөрсөн зүйл. Гэхдээ өнгөрсөн зүйл өнгөрсөн байдаг учраас уурсаж байгаа ус хэдий цэвэрхэн байсан ч гэсэндээ урсаад өнгөрсөн бол тэр усыг өнгөрсөн хонон шивтэж хараад тэр ус эргэж ирэхгүйтэй адилхан байхаа. Тэгээд зүгээр өнгөрсөн зүйлийг би ярьлаа. Энд Элкана үр удмаа үргэлжлүүлэхийн тулд гарц үгүй байдалд орсон учраас 2 дахь эхнэр Пениняг авсан байх. Пениня нь үр хүүхэдтэй маш олон хүүхэд төрүүлсэн. Энэ тэмдэглэхдээ 10 хүүгээс илүү би өөртөө хайртай хайр маань чухал биш үү гэж хэлснийг бодоход энэ Пениня 10 хүүхэд төрүүлсэн эмэгтэй байж магадгүй. Тэр үед Хана тэр эмэгтэйг 10 хүүхэд төрлөх тоолонд түүний зүрх сэтгэл ямар байсан бол урагдах дайны хэцүү байсан байх. Магадгүй ертөнцийг ч орхиод явчихыг хүссэн тийм зүрх сэтгэл орж ирсэн байж магадгүй. Яагад гэвэл хүнтэй гэрэлсэн хоноо үр хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүнд мэдээжин асуудал байдал. Тэр эмэгтэй хүүхэд төрүүлэхгүй байгаа байдлаараа тэр гэр бүлийнхэн хажуу хөршүүд хүн амьтад гэд хүн доромжлуулан янз бүрийн бэрхшээл зүрх сэтгэлийн шанал дотор ордог байсан байж магадгүй. Энд тэгж тэмдэглэсэн ч байна. Пениня хэлэхдээ Пениня үр хүүхэдтэй болох тусмаа хүүхэд төрүүлэх бүрдээ Хана эмэгтэйг доромжилдог байсан. Бараг тэр эмэгтэйг эхнэр байх эрхээ бараг надад бараг шилжүүлсэн дээр байх гэдэг байдлаар яг үгээр амаар илэрхийлж хэлээгүй ч гэсэндээ түүнд үзүүлж байгаа доромжлол байдлаараа түүний хүндэтгэж байгаа байдлаараа тэгж Ханаг доромжилж байсан. Заавал хүнийг үгээр доромжлох шаардлага байхгүй. Түүнд зөвхөн үзүүлэхэд боломжтой. Ямар нэгэн үйлсээр, ямар нэгэн хөдөлгөөнөөр харуулж болох. Тийм учраас тэр Ханагийн зүрх сэтгэл ямар байсан байх вэ? Өнөөдөр бид нар энэ Пениня тухай биш, Ханагийн тухай бид нар хуваалцахыг хүсэж байна. Тийм учраас Ханагийн оронд Ханагийн зүрх сэтгэлд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг солон харцгаая. Түүний нөхцөл байдалд яг тэр эмэгтэйн оронд очиж үздэхээ. Тэр эмэгтэйгийн оронд өөртөө зүрх сэтгэлээ тавихад бид нар тэр эмэгтэй, тэр Ханна гэдэг эмэгтэй яаж зовсон,
яаж зовлон донд ямар дарамжлалтууд амьдарч ирсэн тухай бид нар илүү ойлгоно. Та нар өөрсдөө тусдаа бодоод үзцгээе. Бүгдэнд нь ийм зовлонтой үе байсан байх. Хэрвээ тийм зүрх сэтгүүл, тийм зовлонтой цагууд бидэнд зөвшөөрөгдөөгүй байгаагүй байсан бол бид бурхантай уулзах боломжгүй байх байсан гэж би боддог. Тэгэхээр энэ бэрхшээл зовлонгууд маань нэг талаар бид нартай сайн тал болж байдаг. Энэ Хана бэрхшээл дотор, тийм хэцүү зовлон дотор, зүрх сэтгэлийн шандал дотор, дормжлол дотор амьдарч байсан тэр эмэгтэй. Энэ ертөнцийн хинээс ч хүнд ч найдвар тавих боломжгүй болсон тэр эмэгтэй зөвхөн бурхныг хайж эхэлдэг. Хин нэг оллоход тэр бурхантай харьцуулдаггүй, түнтэй. Бурханыг тэр хайгаад ч олох боломжгүй. Бурхан өөрөө бид нарыг хайж ирдэг. Тийм учраас тэр эмэгтэй бурханыг хайж эхэлсэн. Бурхан түүнийг сонссон. Луг 15 дахь бүлэг дээр гардаг. Нэг хойно алдсан жишээ татаж ярьсан 3 Есүс дагалдагч нартаа 3 зөвлөл авч ярьсан тухай байдаг. Нэг нь 100 хойно хариулж авж байгаа эзэн нэг хойно алдчаад олон ултлаа хайж байгаа тухай тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр тэр ганцхан тэр алдагдсан хойно олохын тулд олон ултлаа хайсан гэж байгаа. Тэгэхээр энэ Ханагийн зүрх сэтгэл ч гэсэндээ бурхан олон ултлаа түүнийг хайсан. Тэгэхээр энэ ганц зүгээр хайж байгаад дундаасаа гэд орхимж шантарч орхих биш, хайж ерөөсөө болохгүй, алга болгож ерөөсөө болохгүй. Тийм эрхэм зүйл учраас хайж байгаад олдог. Олон олдлоо хайдаг тухай тэмдэглэсэн байдаг. Зүгээр замын голд тэгж хаяж орхиогүй. Төгсгөл хүртлээр олон олдлоо хайсан байдаг. Тэр тухай тэмдэглэсэн байдаг. Мөн ааваасаа хөрөнгөө салгаж аван, ааваасаа салан явж эргээд бүх хөрөнгөө дууссаны дараа аав дээрээ буцаж ирж байгаа хүүгийн тухай бас тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр бидний уншсан энэ хэсэг дээр зорилго нь бурхан биднийг санаж байдаг гэдэг нь гол зорилго маань байна. Эзэн биднийг санаж байдаг гэж. Би бурхныг сандаг боддог биш, бурхан биднийг санаж боддог. Энэ бидний бодох санах, бурхан биднийг бодон санах хоёр шат өөр зүйл. Энэ Ханагийн тухай хэдүүлээ хуваалццгаая. 7 жилээс жилд Ханаг эзний өргөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенина түүний хориг малтдаг байв. Тэгэхэд нь Хана уйлж унжаад хоол ундч иддэггүй байжээ. Жилд нэг удаа дахил өргөхөөр явцгадаг. Тэгэхээр энэ дахил өргөхөөр явдаг гэж тэмдэглэгдсэнийг бодоход энэ нөхөр болох Элкана бурханд итгэдэг хүн байсан. Ямар хүн гэж тэмдэглэсэн бэ гэхээр 8 дээр түүний нөхөр Элкана түнд Хана чи юунд уйлж яагаад хоол юунд ундч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунхар нь вэ? Би чамд 10 хүүхнээс дээргүй юу? 10 хүүхнээс дээргүй юу гэж Элкана нөхрөөсөө
эхнэрээс асуусан ханагаас нөхрөлөх Элкана би чамайг хайрлаж байгаа, халамжилж байгаа, ингэ сайн хандаж байгаа энэ бүх зүйл маань 10 хүүгээс илүү биш гэж юу? 10 хүүгээсээ илүү ихээр хайрлаж байна гэхлээр Элканагийн Хана гэсэн зүрх сэтгэл бол маш үр хөвгөд төрүүлж чадахгүй байгаа эмэгтэй гээд зүгээр хайж болохоор хахад тэгээгүй. Хүн бол хэрвээ яг жинхэнэ энэ амьдрал дээр байсан ийм тохиолдолтой байсан бол эрэгтэй хүн үр хөвгөд төрүүлсэн эмэгтэйдээ илүү сэтгэл гаргах байсан. Гэтэл энэ Элкана болохоор үр хөвгөд төрүүлж чадахгүй байгаа Ханаг хайрлаж байсан. Тэр дахлыг өргөөд тэр Пениня болон үр хүүхдүүдтэй 10 хүүхдүүдтэй тэр дахлын өргөнөөс үлдсэн эдэг хуваалцаж өгдөг ч гэсэн энэ Ханад илүү өгдөг байсан. Энэ нь 4-5 дугаар бүлэг дээр тэмдэглэсэн байгаа. Элкана дахил өргөх өдрөө эхнэр Пенина түүний бүх хүүгүүд огтод хувиртайдаг байлаа. Тэрээр Ханад хайртай байсан учраас түүнд 1% илүү өгдөг байв гэсэн. Тэгэхэд тэр эмэгтэй үр хөвгөд байхгүй ч гэсэндээ тэр үр хөвгөдгүй байгаа нь тэр Ханагийн үр хөвгөдгүй байгаа нь Элканагийн нөхөр болох Элканагийн хариуцлага нь биш байсан. Тэгээд энд тэмдэглэсэн байгаа. Эзэн түүний хэвлийг хаасан гэж тэмдэглэсэн 5 дээр тэрээр Ханад хайртай байсан учраас түүнд 1% илүү өгдөг байв. Гэвч эзэн түүний хэвлийг хаасан байжээ гэж. Тэгээд тэр Хана маш их гашуудад зовж, доромжлуулж, уйлж байхад маш их хайрладаг эмэгтэй нь тийм зовлон дотор тийм байдалтай байхад хүн яаж амар тайван суух вэ? Тэгэд ийм зүрх сэтгэлтэй байхгүй гэж юу? Нөхрөлөх Элкана Ханад маш их хайртай гэдгээ янз бүрийн үйлсээр харуулсан зүрх сэтгэлээ харуулдаг байсан. Үр хөвгөдгүй ч гэсэндээ миний төрүүлсэн 10 хүүгүүдээс илүү би чамд хайртай гэдэг тэр хайртай зүрх сэтгэлээ маш ихэд харуулж түүнийг санаа зовхгүй байхыг хүсэж, амар тайван байхыг хүсэж, Пенинад бүү гомд гэж би чамд байхад, би чамайг хайрлаж байхад, би чамайг халамжилж байхад тэр ганц хүүхэд төрүүлж чадахгүй байна гэж бүү сэтгэлээ зовоо гэж тайвшруулдаг байсан. Гэтэл ийм сайн нөхөртэй байхад за би үр хөвгөдгүй байсан ч гээд ийм сайн нөхөртэй байгаа юм чинь гэж сэтгэл амар байж болох байсан. Нөхөр Элканагийн хайрын дотор өөрийгөө илүү хайрлагдаж байгааг сэтгэл хангалуун байж Пениняд атарахгүй байж болох байсан. Гэтэл энэ ямар зүрх сэтгэл вэ гэхээр махан биеэрээ сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байгаа. Би урах зурахгүй байсан ч надад үр хөвгөд байхгүй байсан ч миний нөхөр надад хайртай учраас надаас урах зурахгүй байсан ч үр хөвгөд урахгүй байсан ч би нөхрийн хайрыг авч байгаа юм чин гэд зогсох тохиолдолд тэр Пенинад атархаж байгаа олон хүүхэдтэй байгаа байдалд нь атархах боловч түүний хүүхэд төсгөж байгаа байдалд нь ч гэсэн ингэцүү юм байна гэд сэтгэл хангамжтай байдлаар үр хөвгөдтэй болохыг оролдохгүй байж болох байсан. Гэтэл энийг сүнсэн махан биеийнхаар биш сүнсэн биеэр энийг ойлгохыг хүсвэл энэ эмэгтэй махан биеэр бол хүмүүс ийм өөртөө хайртай, өөртөө халамжилдаг, өөрийг нь сайн халамжилдаг, зөвхөн эхнэрийнхэн төлөө сайн байдаг. Тийм халамжтай эрхтэйг ертөнцид бүх эмэгтэйчүүд хүсдэггүй гэж юу. Тэрүүн шиг бид
Тийм учраас бид ч гэсэндээ махан бий бол би өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөрийнхөө хэрэгтэй гэсэн зүйлийг хэн нэгэнд үнэлүүлэх гэсэн зүрх сэтгэл, хэн нэгнэр хөндлүүлэх гэсэн зүрх сэтгэл, хэн нэгний дор орохгүй гэсэн зүрх сэтгэлөл хүмүүст байдаг. Аврагдсан христчин бидэнд ч гэсэн байдаг. Энэ нь юу вэ гэхээр махан биений хүсэл дотор амьдарч байна гэсэн үг. Тэнд үйлчилж байна л гэсэн үг. Бидний махан биений дуу хоолой сүнсэн биений минь дуу хоолойноос илүү чанга байдаг. Тийм учраас сүнсэн биений дуу хоолойг сонсож чадахгүй махан биений дуу хоолой маш их чанга сонсогддог. Энэ чихвэл маш сайн сонсдог. Сонсохгүй зүйлээ сонсдог. Гэтэл энэ бүгд нь сонссон зүйлс нь болохгүй тохиолдолд хэнийг буруутгадаг вэ? Хэн нэг буруутгадаг? Нөхрийн буруу, хүний буруу, өрөөлийн буруу, өөрийн буруу гэд хэн нэг буруутгадаг. Тийм учраас би аврагдсан мөртлөө би бурханд итгэдэг байхад яагаад бурханд итгэдэггүй хүмүүс надаас илүү амьдарч би яагаад ингэж зовж амьдрах ёстой юм бэ гэж махан биенийхээ дуулыг сонсцоодог. Яагаад бид нар махан биенийхээ дуу хоолойг илүү сонсдог вэ? Та нар махан биений дуу хоолой чанга байгааг сүнсэн биений дуу хоолой сонсогдохгүй үед махан биений дуу хоолой чанга байдаг учраас махан биенийхээ дуу хоолойг илүү амархнаар сонсдог учраас бид бурхны үгийг амархан хүлээж авдаггүй. Эли хороб уулан дээр байж байхад ширүүн салхи салхилж газар хөдөлж болоход тэр бурхан харагдахгүй байсан тухай тэмдэглэсэн байгаа. Сүнсэн биений дуу хоолой маш бүдгээс сонсогддог. Тийм учраас сайн анхааралтай сонсох хэрэгтэй байдаг. Тэгээд дахил өргөчөөд дахил өргөснийхаа дараа бурхны өмнө залбирцгаадаг. Тэгээ хана яг тэр үед тэр залбирлын цагаар тэнд очин залбирсан 10 дээр хэлсэн байгаа. 10 дээр тэмдэглэгдснээр ихэд шаналсан хаана эзэн залбиран гашуунаар уйлж байв. 1-р Самуэль 1:11. Тэр ам өчиг өгөн түг түмдийн эзэн минь хэрв та шивгчнийхээ зовлон зүдэрийг үзээд намайг санаж шивгчнээ үл мартан шивгчэндээ хөвгүүнийг өгвөл би түүнийг насан туршид нь эзэнд өгөх бөгөөд түүний толгой тонгорч хөргөхгүй гэв гэж. Тэр маш хичээнгүйлэн залбирсан. Тэр маш ихэр гашуунаар уйлж байсан. Тэр зүрх сэтгэлээсээ тэр эмэгтэй бурхнаас гуйж миний зовлон зүдэрийг санаж өгөж намайг сонсож өгөөч, та надад хөвгүүнийг хайрлаач гэд хэрвээ хөвгүүн таныг өгөх юм бол насан туршид нь эзэн тохиолно гэж ам тангараг өргөн залбирдаг. Тэгээ энэ эмэгтэй ганцхан энэ удаад ингэж залбираагүй байх. Очих бүрдэл ингэж залбирдаг байсан байх. Тэгээд энэ тэмдэглэгдсэнийг бодоход энэ залбирлынх нь хариуд нь бурхан хариултыг өгсөн учраас энэ тэмдэглэсэн баха. Түүнээс л энэ эмэгтэй жил бүр очихдоо энэ хүүхэд гуйсан залбирлыг залбирдаг байсан бах. Өөр хүүхдгүйгээсээ болоод энэ Пенина доромжлуулж байгаа. Пенинагийн хорыг нь малтдаг тэр бүх үйлдэл нь
түүний зүрх сэтгэлд шарахыг өгч тэр шарха үр хүүхдээ болсны дараа би бас хүүхд төрүүлсэн гэж гайхуулах гэж биш. Би бас эмэгтэй хүн төр үр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн гэж үзүүлэх гэж биш. Харин ч Бурханаас үр хүүхдээ гун хэрвээ та надад үр хүүхдийг өгвөл би танд өгнө гэж залбирдаг. Та надад үр хүүхдийг өгөөж би тэр хүүхдийг сайн өсгөе. Би тэр хүүхдийг өөрийнхөө хүүхд болгон сайхан хайрлана гэж залбираагүй. Ханагийн залбирал нь хүүхэд өгвөл танд өргөх болно гэж залбирсан. Яагаад гэвэл өөрөөрөө үр хүүхдээ болох боломжгүй юм байна гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн учраас. Тийм учраас Бурхан хэрвээ хүүхэд өгөх юм бол тэр Бурханаас өгөгдөж байгаа бэлэг гэж тэр хүлээж авч байсан учраас тэгж залбирсан. Авраам ч гэсэндээ Сара хоёр 90 настай байхдаа үр хүүхэдтэй болдог тухай Эхлэл ном дээр гардаг. Тэгээд тэнд ч гэсэндээ Бурхан хэлсэн байдаг. Үр хүүхэдтэй болох боломжгүй болсон тэдэнд Бурхан бас үр хүүхдийг зөвшөөрч дараа нь Авраамын итгэлийг шалгаж хүү Исаагийг дахил болгон өргөө гэж түүний итгэлийг сорин явуулахад тэр дахил болгон өргөхийн тулд хүүгээ дагуулж явдаг тухай гардаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Бурханаас авсан учраас Бурханд нь өгнө гэдэг зүрх сэтгэлээр явж байгаа. Тэгэхээр бид нар ийм зүйлд итгэх хэрэгтэй юм байгаа. Энэ тухай суралцах хэрэгтэй юм байгаа. Итгэл бол итгэгээ шууд итгэдэг зүйл биш. Эхлээд мэдэж авч тэгээд дараа нь итгэл төрж эхэлдэг. Галаат номын 3 дээр хэлсэн үг байдаг. Үрдмийн тухай тэмдэглэсэн байдаг. Тэгээ олон хүүхдийн тухай биш, ганц үрийн тухай биш, үр хүүхдийн тухай бичсэн байдаг. Тэр ганц үр хүүхэд нь Есүсийг хэлсэн байдаг. Тэгээ тэр тухай Авраамд амлалт болгон өгсөн байдаг. Тэгээ Авраамд би энэ цаашид ертөнцид ирж нүглийг шийдэх тэр ариун нэгэн ирэх болно гэдгийг Авраамд үзүүлж түнд тэр итгэлээрээ аврагдсан байдаг. Ариун сүнс Бурхан ариун сүнс, ариун үг энэ гурван тухай дараа хэдүүлээ хуваалцгаана. Тэгээ энэ гурван зүйлс тусдаа хийдэг, тусын ажил бий. Энд хана ингэж хичээнгүүлэн залбирч байхад нь хажууд нь сууж байсан дахилж Эли түүнийг хараад түүний залбирал нь сонсогдохгүй байсан учраас тэр эмэгтэйг согтсон байна гэж бодож байсан. Тэр эмэгтэй зүрх сэтгэлдээ маш их хэцүү байсан учраас залбирал нь чангатайгаар биш, харин зүрх сэтгэл дотроо шивгэнэн залбирч байсан. Тэр маш их хэцүү байсан учраас тэр эмэгтэй чимээгүйгээр залбирч байсан. Гэхдээ дуутай залбирсан ч, дуугүй залбирсан ч бид нарыг бүтээсэн Бурхан бол, бүтээгч нь Бурхан бол заавал бид нар орилон, заавал бид нар
чангаар залбирч иж сонсогддог зүйл биш. Бидний зүрх сэтгэлийг сонсож байгаа нь Бурхан учраас, өөрөө бүтээгч нь учраас тэр сонсож байдаг. Тэгэхэд энэ тахилч Эли түүний залбирч байгаа, ингэж хичээнгүйлэн удаан залбирч байгаа түүнийг хараад түүнийг согтсон байна гэж харсан. Тэр үед Израильчууд усан үзмийн шүсийг бараг л ус мэт хэрэглэдэг байсан. Маш их хэмжээгээр уусан тохиолдолд согтох тохиолдолж байдаг. Гэтэл Хана энэ үед согтоогүй байсан. Тэр согтоогүй байна гэдгээд түнд тайлбарлаж өгдөг. 15. Гэвч Хана хариуд нь үгүй эзэнтэй минь, би цөхөрсөн нэг эмэгтэй байна. Би дарсч сархадч байгаагүй. Харин эзний өмнө сэтгэлээ уудалж байна гэсэн. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр би Бурханы өмнө цөхөрсөн зүрх сэтгэлээ нээж байна гэсэн. Та 16 шивгч нэгвэл бүтэх эмэгтэй гэж бүүзэгтэн. Зовлон шаналл гашуудлаасаа болоод би удаан ярьлаа гэв. Тэгэхээр тэр эмэгтэй тэр Пенинягийн доромжлол мөн тэр ганц Пениняч биш, тэдний гэр бүлийнхэн ганц нөхрөөс бусад хүмүүс хөршөөд гэл бүгд үр хөвгөд гаргадаггүй гэдэг Ханаг ямар ихээр доромжилдог байсан бол. Тийм учраас Элканагийн зүрх зүсэгдэг мэд түүний төлөө бас шаналдаг ус. Тэгээд аянд Хана энэ хэцүү байгаа байдлаасаа болоод цөхөрсөн зүрх сэтгэлээр залбирч байгаа тухай хэлсэн. Тэгтэн Эли амар тайван явагдсан Израилийн Бурхан чиний гуйлсан гуйлтыг биелүүлэх болно гэж хэлсэн. Энэ тахилч тэр үед сүнсэн нүдээр харах чадаагүй ямар тач тэр эмэгтэйг согтсон зүрх сэтгэлээр шаналн залбирч байгаа тэр Хана эмэгтэйг согтсон гэж харсныг бодоход. Тэгэхэд тэр эмэгтэй итгэл маш гайхалтай. Эли түнд амар тайван явагдсан Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэд хэлэхэд л тэр эмэгтэй тэр хариултыг сонсоод маш ихээр баяртайгаар бошин шивгчин таны нүднээ тааллыг олголтгоо гэд гарч явдаг. Тэгээд түрүүний өргөж дахил болгон авчирч өргсөн өргөлөөс үлдсэн идэх ёстой хэсгээ идэж эхэлсэн. Тэгээд 19 дээр уншснаар тэд өглөө эрт босож эзний өмнө мөргөөд Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Элкана өөрийн эхнэр Ханатай унтсан ба эзэн түүнийг санджээ. Тэгээд энд Бурхан түүнийг санджээ. Тэр эмэгтэй 11 дээр залбирахтаа төгтөмдийн эзэн минь хэрв та шивгчнийхээ зовлон зүдэрийг үзээд намайг санаж шивгчнээ үл мартан шивгчэндээ хөгүүнийг өгвөл би түүнийг насан туршид нь эзэнд өгөх бөгөөд түүний толгойд тонгорч хүргэхгүй гэсэн. Тэ энд санах Бурхныг та намайг санааж гэж хэлсэн залбирал энэ санах тухай энэ 20 дээр Хана жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүн төрөлөө. Би энэ хөвгүнийг эзнээс гуйсан юм гэд түүнийг Самуэль гэж нэрлэв. Самуэль нь еврей хэлээр Бурхны нэрийг суудахтай бөгөөд гуйсан гэсэн еврей үйл өгтөй холбогддог. Тэгээд Самуэлийг хөхөл байхад нь хамт байж хөхнөөс гарахт нь дахил өргөхөөр очиж хүүгөө Бурханд өгөх болно гэд Эли
тохилчид даатгаж орхидог хөрсний дараа. Тэгээд Эли дахилж түүнийг удирдах цааш нь хүүд нь Бурхны ажлыг даатгаж тухай гардаг. Тэгээ энд хэдий хаанагаар төрүүлсэн ханаагаас төрсэн хүү боловч өөрийнх нь залбирлаар Бурхан өгсөн тэмцрээс Бурханд нь эргэж өгнө гэд. Эхлээ харцгаа хэдүүлээ яагаад тэр эмэгтэй ийм гахалтай зүйлсийг хийсэн байх вэ? 1-р Самуэлийн 2:1-ийг уншицгаая. Тэгээд хаана залбирна. Эзэн таньда зүрх минь баярлна. Эзнийхээ дотор эвэр минь бас оргигдно. Авралтай нь баярлан баяссан би ам юугаа дайснуудынхаа эсрэг чинийгээр нь ангаана. Тэгээ энэ хаана болохоор хүүхэд гаргалж чаддаггүй энэ бүх асуудлаасаа маш их зовдөг гэсэн. Илхэн түүнийг хичнээн их хайрладаг байсан ч тэр хайранд тэр эмэгтэй гацаж зогсоогүй. Харин ч тэндээс ам төрүүлэх тэр гуйлтыг Бурханаас гуйдаг. Бурханаас хүсэн гуйдаг. Тэгээ Бурханы өмнө очиж залбирмгоохта тэр Самуэлаас илүү тэр хүүгээс нь илүү маш гахалтай зүйлсийг тэр олсон. Тэр нь эзэн таньда зүрх минь баярлаж байна гэж. Эзнийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралтай нь баярлан баяссан би ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангаар гэд. Энд хэлж байгаа энэ үг нь энэ авралын тухай ярьж байгаа юм. Аврал гэдэг нь нүглээс аврагдсан авралыг ярьдаг ч гэсэндээ нөхцөл байдал амьдрал дээр ч гэсэндээ бидэнд аврал хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ Ханна гэдэг эмэгтэй Пенина гэдэг эмэгтэйгээс болж тэр их доромжлол тэр их хэцүү бэрхшээл дотор тэр шаналтай зүрх сэтгэл дотор байдаг байсан Ханна Бурханаас авсан тэр харин ч бүр тэрийг хараагцсан Бурханаар шидгээгдсэн эмэгтэй гэж байсан болвол энэ их залбирлын харугаар хүүтэй болсон энэ байдлаараа тэр Бурхантай уулзаж харин ч эсрэгээрээ тэр Бурханы авралыг өмссөн эмэгтэй болсон. Хэдүүлээ дахин харчаад үгээр харцгаая. Дуулал 92-ыг харцгаая. Дуулал 92 92 5 Аяа эзэн таны үс хичнээн агуу вэ. Таны бодлоод гүн гүнзгий юм гэж. Энд эзний үс эзний бодол хичнээн агуу хичнээн гүн гүнзгий вэ гэдгийг мөн дуулал 132:17 дуулал 139:17 Аяа бурхан надад хандсан бодлоотой нь хичнээн нандан бэ.
нийлбэр нь хичнээн их вэ гэж энд тэмдэглэсэн байна. Дуулал 139-ийг уншлаа. Бурхан таны бодлоотой нь надад хандсан бодлоотой нь хичнээн нандин юм бэ гэдгийг Давид олж мэдсэн. Гэтэл бид нар юу гэдэг лээ? Юу гэж боддог лээ? Миний бодол зөв гэж боддог. Өөртөө итгэлтэй хүмүүс. Өөрийгөө үнэлдэг, хөндлүүлэхийг хүсдэг, өөрийгөө зөв гэж боддог. Тэ өөрийгөө ухаантай гэж боддог. Би ч гэсэндээ өөрийгөө хөндлүүлэхийг хүсдэг. Би хийсэн гэдгээ хөндлүүлэхийг хүсдэг, үнэлүүлэхийг хүсдэг. Тэр нь болохоор миний дуу хоолой байдаг. Сүнсэн миний дуу хоолой маань ариун сүнсний удирдлагыг авдаг хүн байна. Тэрийг мэдэж ялгаж Бурхан юунд талархаж байгаа, Бурхан юу харж байгаа гэдгийг ялгаж мэддэг. Тийм ч учраас Исая бүлэг дээр хэлсэн байдаг. Чиний бодол болон миний бодол тэнгэр ба газар шиг өөр гэж хэлсэн байдаг. Исая 55 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг. Давид магтан дууг дээр дуулахдаа энд аяа бурхан минь ээ, надад хандсан бодлууд тань хичнээн нандин юм бэ. Нийлбэр нь хичнээн их юм бэ гэд мөн түүнийг тоолж баршгүй гэдгийг энд хэлсэн. Та нар элсний ширхгийг тоолж үзсэн үү? Элсний ширхэг шүү дээ. Далайн эрэг дээр байдаг элсний ширхэг. Тэр элсний ширхгүүд та нар тоолж үзсэн үү? Тэр элсний ширхгүүдээс илүү гэ боддоо түүний бодлын нийлбэрүүд нь тэдгэрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Сэрэхтэй ч би пентабд үлээ гэж хэлсэн байдаг. Дуулал номны 139-ийн 18 дээр. Мөн дуулал номынхаа 115-ыг харцгаая. 115 12. Эзэн биднийг сансаар ирсэн. Тэр ерөөн. Израилийн гэрийг ерөөн, Аароны гэрийг ч бас ерөөн гэд. Тэгээ энэ хэлэхдээ эзэн биднийг сансаар ирсэн гэж хэлсэн. Тэгээ бурхан яасаар ирсэн гэсэн байна вэ? Сансаар ирсэн. Энд эзэн биднийг гэдэг үгний оронд өөрийнхөө нэрийг орлуулад уншаад үзцгээгээрэй. Эзэн намайг сансаар ирсэн. Тэр ерөөн Израилийн гэрийг ерөөн, Аароны гэрийг ч бас ерөөсөн. Хизээ ерөөх юм бэ? Бурхан өөрөө санахтаа, Бурхан өөрөө бодохдоо. Тэгэхээр энэ үед Бурхан ханааг сансан учраас түүний хэвлийг нээж нөхөр болох Элканаагаараа хүүхэдтэй болж хүү Самуэлийг төрүүлдэг. Энд бодно, санана гэдэг нь үг маань еврей хэлээр утга нь еврей хэлээр тайлбарсан утга нь болохоор эхлээд зөвхөн санаанд ороод зогсохгүй, тэр санаанд орсон тэр бодол санаагаа зүрх сэтгэлээр маш гүв үнцгий тээж бодож тэгээд үйл болгон хийж амлалтаа биелүүлэх хүртэлх тэр бүтэн үйлдэл энэ санах гэдэг үгэн дотор багтдаг еврей хэлээр.
Энийг еврейлэр жака гэж хэлдэг. Тэгэхээр ингэж бурхан сансан бол, бурхан ингэж бодсон юм бол тэр амлалтынхаа дагуу тэр бодсон санснаа хийн. Тэгж бурхан учраас, өөрөө санаж байгаа учраас өөрийнхөө амлалтыг сансан бурхан үгээрээ хийн. Ганц тэр амлаад тэгж хийгээ орохгүй, тэгж ерөнөө гэж хэлсэн. Тэнд дуулал номдэр хэлснээр эзэн намайг сансаар ирсэн, тэр ерөнөө, ерөөгч нь тэр өөрөө гэсэн учраас бурхан сансан бол тэр санана. Тэр 100 хоны 1 хоноо алдсан хончин нэг хоныг олон олдлоо хайж явсан. Олж иртлээ хайдаг тэр хончны тухай энэ бурхан ялгаа байхгүй. Тэр сансаар тэр сансан зүрх сэтгэлээр амлсан амлалтаа гүйцэтгэж хайж ерөөдөг нь бурхан өөрөө. Лук номдэр тэмдэглэсэн байдаг. Ааваасаа хөрөнгөө аван салан явдаг хүү. Хөрөнгөө идэж дуусаад аав дээрээ эргэж ирэхдээ аавынхаа нүрийг харах ирэхгүй би боолын үргийг ч гэсэн хамаагүй хийгээд, боолын ажлыг ч гэсэндээ хамаагүй хийгээд аав дээрээ очие гэсэн зүрх сэтгэлээр эргэн очиход аав нь түүнийг найр тавин угтаж тэрэн үнсэж гүүгээ тосож авдаг тухай тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр бурхан санахтаа өөрийнхөө амлалтыг тэр гарцаагүй хийж тэр ерөөн. Яагаад гэвэл бурхан өөрөө ажил хийгч нь. Тэгэхээр тэр ажлаа өөрөө хийн. Үгийн дагуу. Яагаад гэвэл тэр үгийг амласан нь бурхан өөрөө. Өнөөдөр бурхан энэ Ханна эмэгтэйг санан бодсныхаа хариуд тэр эмэгтэй хэвлийг нээж түүнд шин амийг өгдөг. Тэр эмэгтэйгээс ургац сурах боломж өгсөн. Тэгэхээр энэ үгийг би номлохыг бодож байхдаа тэр амин яг сүнсэн биеэр задлан тайлбарлахдаа биднээр дамжуулан хүн аврагдах тухай, тэр шин амийн тухай би бодсон. Та нар ч гэсэн тэгж энэ үгийг бурхан надад ч гэсэндээ энэ шин амийн авралын энэ ажлыг надаар дамжуулан хийх юм байна гэдэг энэ сайн мэдээгээр дамжуулан бурхан энэ амлалтаа биелүүлэх юм байна гэсэн энэ ерөөлийг бидэнд өгөх юм байна гэсэн тэр итгэлээр та нар хүлээж аваарай. Үнэндээ сайн мэдээг тарааж хүн аврагдахад миний зүрх сэтгэл ямар их баярлах, маш гайхалтайгаар баярлдаг. Тэгэхээр энэ ханаад ч гэсэндээ тэр зүрх сэтгэлээр тэр бурхны өгсөн хүүг эзэнд аваачиж өгдөг. Энэ хүний зүрх сэтгэл тэр эмэгтэй хүн учраас би энэ хүүг бурхнаас гуйж авсан. Би нэг 10 сар зов тээсэн юм. Би энэ хүүхдээ би өөрөө өсгөн. Би өөрөө сайн өсгөх болно гэсэн бол тэр бурхны тэр ариун ерөөлийг авах боломжгүй байсан. Тийм учраас тэр эмэгтэй бурхны тэр ерөөлийг аван тэр авралыг өмссөн тухай, авралыг авсан тухай тэр эмэгтэй магтандуулдаг. Тэгээ бурхан Ханна бурхнаас авсан залбирлын дагуу өгөгдсөн тэр хүү Самуэлийг бурханд эргүүлэн өгөхөд бурхан түүнд 3 хүү 2 охин буюу 5 ам өгдөг. Тэгээд тэр эмэгтэй 5 шин ам төрүүлдэг. Ганц хүүтэй болоо зогсоогүй харин ч 5 хүүтэй болдог.
шиг бидэнд ч гэсэндээ та нарт ч гэсэндээ надад ч гэсэндээ Бурхан сайн мэдээ Бурханы сайн мэдээг гэр нэг амийг ч гэсэндээ аврахад тэнд Бурхан 5 амийг өгж байгаа шиг эхнэр нөхөр болох Элканаас хүүхдгүй байсан Хана тэр Бурханы өмнө гарч очсон хичээнгүлэн зөвхөрсөн зүрх сэтгэлээр залбирсан тэр тийм залбирсан зүрх сэтгэлээр та нар Бурханы өмнө гарч очиход тэр эмэгтэй Бурханы өрөөлийг өмссөн шиг бид ч мөн өмсөх боломжтой. Тийм учраас бид үгийг сонсож мөн Библийг уншиж байхдаа Бурхан надад энэ үгийг өгч байгаа юм байна гэж хүлээж авч байгаа бол та нарын зүрх сэтгэлд өгж байгаа Бурханы үг юм. Хана энд үнэхээр сүнсэн биеэрээ сонсож чадсан. Надаас яагаад хүүхэд гарахгүй байгаа юм бэ? Бурхан надад үр хүүхдийг ч гэсэн төрүүлэх боломжийг өгөөч гэж. Гэт яг л нэг л зүйл гуйсан шиг бид нэгийг л гуйхад нэг л амийг аврах тухай гуйхад бид нараар дамжуулан тэр 5 хүүхэд хаанад зөвшөөрдөг шиг бидэнд ч гэсэндээ бид нараар дамжуулан Бурханы ажил маш их өрөөлтэйгээр хийгдэх боломжтой. Надад ийм олон хүнийг аврах юмсан гэсэн тэр хүсэл зөндөө байдаг байсан. Тэгээ тэрийг Бурхан намайг махан биений шунлын зүрх сэтгэл гэдгийг харуулж энэ нь миний махан биений шунал байсан юм байна гэдэг зүрх сэтгэлийг өгсөн юм байна. Авралыг би сайн ярьдаг, сайн номлодогтой би хийдэг зүйл биш. Харин ч Бурхан санаж Бурхан тэр эмэгтэй хэвлийг нээдэг шиг Бурхан ч гэсэндээ бид нарыг санаж бидний зүрх сэтгэлийг нээж тэр өрөөлөг өмсгөж байж өгч байж тэр ивэл дор Бурханы авралын ажил явагдах юм байна гэдгийг гэдэг зүрх сэтгэлийг Бурхан надад өгсөн. Гэтэл хэрвээ энэ Хана гэдэг эмэгтэй зөвхөн нөхөртөө сэтгэл хангалуун байгаад Элкана надаа хайртай юм чинь ингээд орхисон бол бид нар махан биенийхээ дуу хоолойг сонсож түүнд хууртагдаж байгаатай л адил гэсэн үг. Тэгэхээр бид Бурханы өмнө очиж энэ үг шиг энэ Ханагийн залбир шиг бид нарыг хичээнгүйлэн зөвхөрсөн зүрх сэтгэлээр залбирахад Бурхан бид нарыг санаж бид нарыг өрөөх болно. Лот ч гэсэндээ баригдаад бараг өөхөх гэж байхад нь Бурхан түүнийг санаж Авраамыг явуулан түүнийг авардаг тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр бид нар ямар нөхцөл байдал дээр очих вэ? Махан биений дуу хоолойг сонссоор байх уу? ертөнцийн дуу хоолойг сонссоор байх уу? Бийж тэр та нарч тэр ертөнцийн дуу хоолойг биш. Тэр ертөнцийн дуу хоолойг сонсох чихийг хааж орхин. Бурханы өмнө очиж залбирanгуйч өөрийгөө өрөвдөөч гэж залбирлан яагаад надаар дамжуулан Бурханы аврал явагдахгүй байна вэ? Би юу хийсэн бэ гэдгийг надад харуулж өгөөч гэсэн ийм эрхэм зүрх сэтгэлээр Бурханы өмнө залбирanгуйх хэрэгтэй. Бид нар бол энэ Ханагийн нөхөр Элканагийн хайрладаг, халамжилдаг тийм зүрх сэтгэл, тэр боломжтой, тэр байдалд нь дасан амьдарч байгаа шиг бид нар амьдарч байгаа юм. Тэгтэл энэ Хана болохоор энэ Пенена гэгч эмэгтэйн доромжлол энэ эмэгтэйн хажууд
амар тайван байж чадахгүй байгаа. Энэ зүрх сэтгэл Бурханаас очин зөвхөрөнгөө байдлаар Бурханаас амар тайвны гун залбирдаг. Тэгэхэд эмгэгт Бурхан түүнийг санаж, түүний хэвлийг нээж, түүнийг өрөөж, түүнийг ивээсэн. Тэгээ Хана Самуэль гэдэг хүүгээ төрүүлсэн. Тэгэхээр бид нар ч гэсэндээ энэ Хана гэдэг эмэгтэй шиг энэ ивэл дотор энэ ерөөлийг өмсөн амьдрахыг хүсэж мөн өөртөө ч гэсэндээ би хүсэж байна. Тэгээ өнөөдөр энэ хүртэл үгийг хамтдаа хуваалцгаая. Бүгд одоо залбирцгаая. Бурхан аав танд талархаж байна. Өнөөдөр 1-р Самуэлийн 1-ийг уншиж хуваалцгаалаа. Энэ Элканагийн эхнэр Хана тэр нөхөр Элканагийн хайр халамжин дотор сэтгэл ханамжтай байгаад тэнд гацсан үлдээгүй. Бурхан таныг хайн, Бурхан танд ирэн, танд зөвхөрөнгөө зүрх сэтгэлээр Бурхан таныг хайн залбирч, Бурхан таны ивэл дотор тэр хүү Самуэлийг төрүүлж, Бурхан таны тэр ерөөлийг өмссөн шиг тийм ивэлтэй ерөөлтэй зүрх сэтгэлийг бидэнд өгөөч гэж хүсэж байна. Энэ бүгдийг Иесусийн нэрээр залбирч байна. Аамен.